Сайн байна уу? Танд энэ бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэе. Арилжааны банкнаас зээл хэрхэн авах вэ мэдээллийн хүрээнд бид зээл авахд малчтад одоо тулгамдж байгаа асуудал түүнийг хэрхэн шийдэж байгаа талаар мөн зээлийн ерөнхий мэдээлэл, нөхцөл, зээлд тавигдах шаардлага, энэ зээлийг юунд зориулж болох вэ талаар мэдээлэл, мөн бүрдүүлэх материал, тэдгээрийг бүрдүүлэх арга замын талаар ярилцах нэ. Бид малчны хөрөнгө оруулалттай хөнгөлөлттэй зээлээр ямар асуудлыг шийдвэрлэхийг зорж байна вэ гэхээр одоогийн байдлаар малчт маань зээлийн бүтээгдэхүүнийг сонголтцсон малчны хэрэглээний зээлийг жилийн 22% хүүтэйгээр авдаг. Мөн барьцаа хөрөнгийн үнэлгээнд хүрэлцдэггүй асуудал гардаг. Малын тоо толгой зааж байна. Мөн хөрөнгө оруулалтын зээл авах боломж маш хомс байгаа. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд жилийн 6% хүүтэй хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж арилжааны банкудад хүний хөнгөлөлтийг олгож байна. Мөн зээлийн батлан даалтын сангийн 80-аас 100% батлан даалтын боломжийг гаргаж өгсөн байгаа. Ингэснээр барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудлыг шийдвэрлэнэ. Тус хөрөнгө оруулалтын зээлийг малчид авч хоршуулснаар өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх дэд бүтцийг хамтран байгуулах боломжтой гэж засгийн газрын зүгээс харж байгаа юм аа. За одоо бүгдээрээ зээлийн ерөнхий мэдээлэлтэй танилцъя. Тус зээл нь хоршооны гишүүн малчны хөнгөлөлттэй зээл гэсэн нэршилтэй байгаа. За өөрөөр хэлбэл энэ нь хоршооны гишүүн малчин толгогдох зээл. Таны хоршоо хуулийнхаа дагуу 9 буюу түүнээс дэш иргэдээс бүрдэх шаардлагатай. Энэ бусад иргэд байж болно, мал бүхий иргэн байж болно, малчин байж болно. Гэхдээ яг энэ зээл бол малчинд зориулсан хоршооны гишүүн малчны хөнгөлөлттэй зээл байгаа. За зээлийн төрөл нь хөрөнгө оруулалтын зээл. Заавал үндсэн хөрөнгө байгуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны төлөвлөгөөнд тусгагдсан үр ашгийг бүрдүүлэхийн тулд шаардлагатай байгаа дэд бүтэц үндсэн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагдана. За энийгээ төлбөрийн баримтад үндэслэн бэлэн бусаар олох юм аа. Хэдийгээр засгийн газрын зүгээс шаардлагатай бодлогоор дэмжиж банкудад зээлийн хүний хөнгөлөлтийг олгоод мөн зээлийн батлан даалтын боломжийг гаргаж өгч байгаа хэдий ч энэ зээл маань банкны их усраар гарч байгаа зээл гэдгийг та бүхэн маань ойлгох шаардлагатай. За тийм болохоор тодорхой хэмжээнд таны санхүүгийн чадамж дээр зээлийн судалгаа хийгдэнэ. Мөн та зээлээ авахын тулд дараах барьцаа хөрөнгүүдийг гаргаж өгч болно. Үүнд бол мал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, нийлүүлэлтийн гэрээний дагуу ирээдүйн орлого хэрвээ байгаа бол хэрвээ барьцаа хөрөнгө дутагдж байгаа бол зээлийн батлан даалтын сангийн баталгаа гэх энэ баталгааг бүрдүүлж өгч болох нэ банкнда. Зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд хэмжээ нь 50 сая төгрөг хүртэл байна. Хүүн жилийн 6%, хугацааны хувьд 3-аас 5 жил. Ингэхдээ эхний 12 сард зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Өргөдлийн хураамж төлбөргүй байна. Зээлийн шийдвэр гарсан тохиолдолд зээл олгох үйлчилгээний шимтгэл 1%-ийг арилжааны банкнда төлнө. Зээлийн батлан даалтын сангийн шимтгэлийн хувьд 3% байна. Гэхдээ энэ нь та 1.5%-ийг нь анх батлан даалт гарах үед төлнө. Үлдсэн 2.5%-ийг нь бол эргэн төлөлтийн хуваарьдаа нийцүүлээд тухай бүр төлөөд явж болох нь. Хэрвээ та нэг доор төлөхөөр шийдвэрлэвэл хөнгөлөлт үзүүлээд зээлийн батлан даалтын дүнгийн 2%-аар шимтгэлүүлэх нэ. Зээлийн батлан даалтын сангийн тухай тусдаа видео хичээл байгаа болохоор ерөнхий мэдээллийг хүргэе. За таны зээлийн дүн 20 сая төгрөгөөс бага байх юм бол зээлийн батлан даалтын сан нь таныг 100% хүртэл батлан даах нь байна. Хэрвээ 20-с 40 сая төгрөг хүртэл байх юм бол 90%, 40 саяас 50 сая төгрөг хүртэл бол 80% нь батлан даах нь. Өөрөөр хэлбэл таны барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бол зээлийн батлан даалтын сан таны барьцаа хөрөнгийн дутагдaltaй хэсэг дээр орж ирээд танд энэ зээлийг авах боломжийг олгож өгөх нь байна. Харин засгийн газар болон Монгол банк нь арилжааны банкуд болон хоршоодод бодлогын дэмжлэг үзүүлэх, хоршоодыг мөн чадварчуулах ийм хариуцлагыг хүлээх нэ. Тус зээлийг авахд ямар шаардлагууд тавигдах вэ талаар хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр энэ нь арилжааны банк тус бүр харилцан адилгүй байх хэдий ч ерөнхийлөн энд багтаасан байгаа. За тэгэхээр та 50-аас доош хөлбөг малтай байх шаардлагатай. Үүнийг А дансны мэдээлэлээр болон зээлийн мэдээллийн сангаар баталгаажуулах шаардлагатай. Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. За тэгэхээр хэрвээ таны зээл муудсан, чанаргүйдсан бол 6 сарын 1-ээс өмнө төлсөн тохиолдолд зээлийн мэдээллийн сангаас муу зээлийн түүхийг нь устгах боломжийг нээж өгсөн байгаа. Тиймээс та бүхэн хэрвээ зээлийн мэдээллийн сан түүхтэй бол үнийгээ төлж барагдуулаарай гэж уриалмаар байна. Мэдээж энэ нь малчингаар дамжуулан хоршоог чадварчуулах, хоршоодыг бизнес төлөвлөгөөтэй болгох зорилготой болохоор таны гишүүнчлэл бүхий хоршоо яг үр ашиг бүхий төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Хэрвээ та
Бизнес хийх гээгүй зүгээр эх жилийн зуудыг давах ийм дэд бүтэц бидэнд шаардлагатай байна гэсэн төлөвлөгөөтэй буюу 100 сая төгрөгөөс бага дүнгийн нийт төлөвлөгөөтэй бол энэ тохиолдолд хэлбэршүүлсэн байдлаар хошооны төлөвлөгөөгөө бэлдэж болно. Өөрөөр хэлбэл зээлийн зарцуулалт нь юу байх вэ? Яг юунд зориулах вэ талаар зарцуулалтын төлөвлөгөөтэй байх шаардлагатай. За мөн энэ зээл нь малчин дээр гарч байгаа зээл бөгөөд хошооны зээл биш учраас та эргээд нөгөө хошооныхоо төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлснээрээ хошооноосоо ямар орлого хүртэхийн гэдэг харилцаагаа баталгаажуулсан төсөл хамтран хэрэгжүүлэх, төлөвлөгөө хамтран хэрэгжүүлэх, зарцуулалтыг хамтран зарцуулах, эргээд үүнээсээ олсон орлогоо яаж хуваарлаж авах гэдэг гэрээгээ тодорхой болгосон, энэ харилцаагаа тодорхой болгосон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хошооны төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж байгаа, мөн энэ зээлийг авснараа тухайн төлөвлөгөөг санхүүжүүлж байгаа гэдгээрээ аль тал нь ямар эрх үүрэг эдлэх талаар тодорхой болгосон байх хэрэгтэй. Энэ нь таныг эргээд хамгаална. Таны зээлийн эргэн төлөлтийн их усүрийг баталгаажуулж байгаа асуудал байгаа. Мөн та хошооны үйл ажиллагаа эрхлэх хот аймагт жилийн 4 улирлын ихэнх хугацаанд мал сүргийн маллаа оршин суудаг бүртгэлтэй байх шаардлагатай. За тэгэхээр энэ нь бол зэрэгэлдээ сумууд байж болно, багууд байж болно. Гэхдээ яг нэг хотод эсвэл нэг аймагт байх шаардлагатай гэдгийг ойлгоорой. Тэгэхээр үүн дээр сумын, багийн хязгаарлалт тавиагүй байгаа. Хэрвээ малаа индексжүүлсэн даатгалд хамруулсан бол давуу тал болно. Гэхдээ арилжааны банк танаас заавал даатгуулсан байх шаардлагыг тавих боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Хэрвээ та суурин барилга байгууламж барих гэж байгаа, өргөтгөж байгаа, яг юм суурин зүйл хийх гэж байгаа бол мэдээж газар эзэмших эрхтэй байх шаардлагатай байх нэ. Нэмээд хэлэхэд нэг хошоо, нэг банк гэдэг зарчим үйлчлэн өөрөөр хэлбэл хошоог санхүүжүүлж байгаа, хошооны төлөвлөгөөг санхүүжүүлж байгаа, хамтран хэрэгжүүлж байгаа малчид маань яг нэг банкны зээлийн өргөдлөө өгнө. Тэгэхээр ингэснээр бол бүх банкн дээр ачаалал үүсэхгүй, мөн илүү хурдан процесстэй явах үндэслэл үүсэж байгаа юм аа. Зээл маань хөрөнгө оруулалтын зээл учраас та бүхэн энийг юунд зориулж болох вэ гэхээр малын хашаа хороос, аравч худалдаа авах, шинээр барьж байгуулж болно. Мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулагдсан барилга байгууламж барьж болох нь байна. Тоног төхөөрөмж, тусгай зориултын тээврийн хэрэгсэл худалдаа авах, эсвэл шинжлэх, шаардлагатай дэд бүтэц буюу худагт усан байгууламж, эсвэл үржлийн мал худалдаа авах ийм үйл ажиллагаануудад зориулж болох нэ. Илүү дэлгэрэнгүй байдлаар зориултын чиглэлүүдийг дурдах юм бол бэлчээртэй худаг ус цэцэг гаргах, усан хангамж байгуулах, бүх төрлийн тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх, цех байгуулах, өргөтгөх, тэжээлт холбоотой тоног төхөөрөмжийн шинжилэл хийх, мал бордох аж ахуй байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинжилэл хийх, махсүү цагаан эдээ бэлтгэх боловсруулах үйлдвэрлэл, ноос ноолоор арьс шир бэлтгэх, анхан шатны тортолт хийх цех байгуулах, мөн мал аж ахуйн барилга байгууламж байрах, мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулагдсан малчдын хөдөлмөрийг хөнгөвчлсөн техник тоног төхөөрөмжийн дундын үйлчлэгээ үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийх, үржлийн мал худалдаа авах, бойжуулах, борлуулах, малын гаралтай түүхийн эдийн агуулах, зойр хүргүүр байгуулах, мал төхөөрөх цех, үйлдвэр байгуулах, өргөтгөх, мөн тоног төхөөрөмжийн шинжилэл хийх, мал үржүүлэхийн технологийн ажил үйлчлэгийг эрхлэх, дотор мах боловсруулах үйлдвэр цех байгуулах, мал эмнэлгийн үйлчлэгээ эрхлэх, мөн бусад тогтмол ашиг шимийг нь хүртэх, тэжээвэр амьтдын аж ахуйг байгуулах, тоног төхөөрөмжийн шинжилэл хийх ийм боломжуудыг та бүхэнд нээж өгч байна. Зээл авахд бүрдүүлэх материалын хувьд үндсэн зээлдэгч болон хамтран зээл үсгчийн иргэний үнэмлэх шаардлагатай. Тэгэхээр үндсэн зээл үсгч маань тэгэхээр заавал хошооны гишүүн малчин байх нь. Хамтран зээл үсгч нь бол хинж байж болно. Таны ойрын гэр бүл эсвэл хошооны өөр гишүүн мал бүхий иргэн хинж байж болно. Гол нь нөгөө хүний зөвшөөрөл мөн тантай хамт зээлд материалаа бүрдүүлээд өгөх шаардлагатай. Анкет, цээж зураг, барьцаан тавих хөрөнгийн чагсаалт шаардлагатай. Мөн тухайн барьцааны зүйлийн бичиг баримт, лавлгаа шаардлагатай тохиолдолд итгэмжлэл зөвшөөрөл, мэдээж үндэсний статистикийн хорооны мал тоолгын А дансны мэдээллийг баталгаажуулсан Монгол анхны зээлийн мэдээллийн сангийн лавлгаа, хошооны хийгдэх ажлын төлөвлөгөө, мэдээж нөгөө бусдад гэрээгээ бас хавсрах шаардлагатай. Мөн нэмэлтээр орлого тодорхойлох баримт байх юм бол танд маш том давуу тал болно.
Хичээлээ дуусгахаас өмнө нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Хэрвээ та зээлийг зориулалтын бус ашигласан эсвэл зээлээ төлөхгүй чанаргүй зээлд оруулсан бол үүн дээр хариуцлага тооцоод эргээд таны зээлийг арилжааны хүү рүү шилжүүлэх ийм хариуцлагын заалт байгаа гэдгийг та бүхэн маань бас ухамсарлаарай. Анхаарал хандуулсан танд баярлалаа.